Айгу өндөр өрсөлдөө байна гэд одоо 200 хүрсэн гэдэг нөгөө өрслийн өндөр хэмжээ. Тэгээ би ирээд тэгээ маргааш шинжилгээ өгсөн. Тэгсэн чинь 200-аас 20 болцсон байсан. Амен. Сайн бацгаана уу бүхэн зөвсөлж болох гэрчлэлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад оюутны ягш маань агуу бурхнаас гайхалтай эдгэрлийг авсан тухайга гэрчлэн хаалцахад бэлэн болсон байна. Оюутны ягч гэрчлэлийг хүлээж авах юм. Хоёулаа бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийг болон урганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. Амен. За оюутны ягчаа баяр хүргэе. Ямар гайхалтай эдгэр чөлөөлтийг хүлээж авсан юм бэ өнгөрсөн 7 хоногт? Би өнгөрсөн 7 хоногт эдгэр чөлөөлтийн баярт оролцох тийм хувьтай байсан. Тэгээд үнэхээр гайхамшигтай. Би яг 12 сараас хойш бол айгүйх санаа зовж ирсэн л да. Би яг нэг эмнэлгээр яваад бас нөгөө өргөсөлтөө гээд айгүй өндөр өргөсөлтөө байна гэд одоо 200 хүрсэн гэдэг нөгөө өрслийн өндөр хэмжээ. Тэгээ явж ирсэн. Гэхдээ би эмчэд үзүүлж ирсэн. Тэгээ эмч ийм үү гэж хэлсэн ч гэсэн би уугаагүй. Тэгээ ямар ч гэсэн пастор ирэндээ эдгэр чөлөөлтийн баяр хийх бах та гэж бодож байсан чи яг тэрүүгээр болсон. Тэгээ би ирээд тэгээ маргааш шинжилгээ өгсөн. Тэгсэн чинь 200-аас 20 болцсон байсан. Амен. Тэгээ би бүр хамгийн түрүүн нөхөртөө хэлээд тэгээд охиндоо хэлээд манай охин бас нөгөө надтай хамт ирдэг байхгүй юу? Тий. Тэгээд айгүй баярлсан. Үнэхээр тэгээд одоо дахиад нэг 10 хоногийн дараа дахиад өгнө. Тэгээд одоо ингээд тэгээ өнөөдөр би пастортай уулзсан чи пастор намайг энийг гэрчлээрээ таастаа. Үнэхээр гайхамшигтай бурхны ажил явагдчихэ гэж хэлсэн. Тэгээ би маш олон жил бас өвдөж байгаа. Тэгээ би бас бурхан дээр ирээд бас олон жил болж байгаа. Гэтэ би бурхан дээр ирээд бол ерөнхийдөө маш их мэдлэгтэй өөрийн итгэмжээр явдаг байсан. Ерөөсөд итгэмжээр явдаг байсан. Гэтэл одоо би энэ сүм дээрээ юуг ойлгосон бэ гэхээр бурхан өөрөө ажилт юм байна. Тэгээ тэрийг л хүлээж авч ажилуулах хэрэгтэй байна л гэж ойлгосон. Тэгээд үнэхээр тэр жинхэнэ Иесус Христ, жинхэнэ ариун сүнс, жинхэнэ одоо бурхны сүм гэж ямар байдгийг бэ гэдгийг би бүр үнэхээр тэгээд ойлгож бас 24 он бол миний хувьд бол үнэхээр итгэлийн суурийг тэ нөгөө Христ итгэгч хүний 6 дахь грант суур байдаг. Тэрний талаар бол үнэхээр мэдлэгтэй болсон. Одоо тэгээ бурхныг одоо хүлээж аваад үнэхээр ажилуулад өөрөө өөрчлөгдөж, шинжлэгдэж эдгэрхэл гэж чухал юм байна. Амен. Ямар гайхалтай байна. Одоо таны бие дээр ямар нэгэн зов байна уу? Таны одоо өргөсөлтөө гэдэг чинь өвдөжсэн гэсэн үг тий? Өргөсөлтөө гэж эмчнэр тогтоосон. Гэхдээ би бол үнэхээр 7 хоног болгон одоо сүмд ирдэг. Яг зарим зүйл дээр би бас итгэмжгүй, дуулуургүй. Тэгээ нэг тушаалынхын дагуу явдгүй учраас надад асуудлууд байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээ одоо бурханд энэ бүгдээ өргөж одоо арай одоо энэ бурхны оршихуун өмнө ирэх урам зоригийг өгч одоо өнөөдөр гэрчлэх урам зоригийг өгч одоо үнээр талархаж байгаа. За одоо 200 байсан шинжлэх ухааны мэдээлэл өнөөдөр 20 болсон. Энэ бол гайхамшигтай. Энэ хүний бие дээр та өөрөө мэдэрсэн зүйлээ бас одоо үннээр өөрөө гэрчэн болж байгаа болохоор одоо ийм гайхамшигыг хийдэг юм байна гэдэг үгийг би тэгээ бурханд итгэснээр өгнө аягүйх тийм готрангуу их сөрөг байсан. Одоо бол миний одоо би бурхны үгийг их амаараа тунхагладагч яг итгэлээр үйлдэж чаддаггүй байхгүй юу. Тэгээ би үнэхээр одоо үйлдэж эхэлж байгаадаа л талархаж байна. Амен. За энэ бүгдийг хийсээр байгаа агуу бурхан алдарч болтугай эдгэрлийг хүлээж авсан таныг эзний нэгүслэг үргэлж дагаж одоо гайхалтай улам мөлөө дахин эдгэх болтугай. Та одоо нэмж хэлэх зүйл байна уу? Ямар ч байсан гайхалтай эдгэрлийг хүлээж авсан юм байна. Одоо цаашдаа болвол ингээд бурхан бол хүлээн зөвшөөрсөн үед бол их зүйлийг хийх юм байна гэдэгт би итгэж байгаа. Хүний итгэл үнэмшил гэдэг бол бурхны хүч гэдэг бол их чухал юм байна. Тэгээ бидний итгэжсэн талбарууд нуруу унж байгааг би их талархаж байгаа. Тэгээ олон хүн сүмд ирж байгаа. Олон хүн эдгэрэл чөлөөлтийг авах болтугай. Монгол минь сэргэх болтугай гэж хүсэж байна да. Амен. За таны амаар хэлэгдсэн үгнийг бүр биелэлээ олж үнэхээр олон хүн аврагдах болтугай. Олон хүн эдгэрлийг чөлөөлтийг гайхалтай бурхны нэгүслийг хүлээж авсан ийм сайхан жил байх болтугай. Ийм цаг хугацаа ирэх болтугай гэж тунхаглая. Тэгээ бурхны гайхамшигт хайраар хүн болгоны зүрх дүүрэн байх болтугай. Би бусдыг бас хайрлаж чаддгүй. Тэгээ энэ бүхэнд бас хайрлах хүчийг өгнө гэдэгт итгэж байгаа. Амен. За баярлалаа. Одоо дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. За баярлалаа. Баяр.